Чандман сум 2021 оны жилийн эцсийн мал тоолохоор аймагтаа хамгийн олон буюу 314,261 мянган толгой мал тоолуулсан. Тус сумын малчтаас 7 малчин олон жилийн хөдөлмөр зүтгэлээ аймагтаа үнэлүүлж аймгийн авраг малчнаар шалгарсан юм а. Тэдний нэг нь тус сумын талын булаг багийн малчин Монгол улсын Гавьяат малчин Лхавгийн Артгийн гэр бүл юм а. Артаг малчин болохоор шийдвэрлэн 1993 онд 6 дугаар ангиас сургуулиас гарч аав ээжийнхээ мал маллах арга туршлагад суралцсан байна. Улмаар 2005 онд гэргий улам дэлгэртэй гэр бүл болон өрх тусгаарлсан тэр цагаас хойш бие даан мал маллах болжээ. Гавьяат малчин аавынхаа арга туршлагыг хэрэгжүүлж малаа 1000-аас дээш тоолоогүй. Бэлчээр дээлтэй учраас хонин сүргийг түлхүү өсгөж ирсэн байна. Тухайлбал Ямааныхаа тоо толгойг 200 барьж бэлчээрээ хамгаалдаг гэлээ. Манай бол хоноор улсын авраг болж байсан. Тэр хонь толгой илүү одоо малдаг байсан. За би одоо тэр утгаараа бас хоныг одоо илүү хонь малдаг болцоо. Хоныг бол ямааг бол энэ 200-аас дээж гаргадаг. Одоо бэлчээрэндээ халгаатай. Тиймээс би өөрөө бол 900-аас малыг дээж гаргадаг. Алилах чанартай цөөхөн малтай байх л одоо илүү үздэг. Одоо бол нэг үе бол 1000-аас дээж малтай байх илүү үздэг. Одоо бол тийм биш болсон. Одоо бол бэлчээр маш хомсдсон. Бэлчээрийн далхалт нэлээд явагдаж байна. Тийм учраас одоо бэлчээрээ бол сайн арга гамтай хэрэглэх. Тийм учраас хонь толгойг илүү өсгөж одоо ямаагаа бол алт цөөлхийл болдог хэрэгтэй. Бэлчээрийг бол яаж хамгаалж ивэл бол нэг газараа бол нэг сараас илүү бол байх нэг шаардлагагүй. Тийм учраас одоо хаврын үйлрэлд бол одоо им ямаагаан тустан туучхан 100-гаанда суваа ямаа мэдээж хонтойгоо явж байна. Тиймэрхүү жамаар бол алилах зөөгнөр нь явуулаад тэгвэл одоо бэлчээр найр гамтай байх тийм. Нэг газар хит олон мал хороо одоо байвал одоо бас бэлчээр их талхалгадсан. Тэр тэдний хөлөөр талхад тийм л байт. Тоо биш малынхаа чанарт түлхүү анхаардаг малчин Артгийнхаа сангийн арын хашааг их газар хаварж иж байна. Энэ хавар 400-аад түлхүүлэн авсны 100 ишиг. Малыг өсгөж болох ч бэлчээрийг тэлэх боломжгүй учраас аль болох хонин сүргийг өсгөдөг гинэ. Энэ бол Артгийн аав Гавьяат малчин Лхавгийн нэг туршлага. Аав ээжийнхээ мал маллах арга туршлагаас одоо ч суралцсаар байгаадаа хэмээн авраг малчид баяртай байлаа. Аймгийн авраг болсон дэх баярлж байна чинь. Тэгээд энэ өвгдээчд уламжилж ирсэн сайхан малаа юу. Энэ сайхан малаа маллаж байгаа дэх баярлж байгаа. Өвгдээ спорлуудаас их суралцаад их энэс өвшөө илүү сайхан суралцах гэж бодож байгаа. Тэгээд одоо энэ жил их сайхан хавар болж байгаа. Их төл мал их сайхан бүрэн бүтэн сайхан бүрэн боож байгаа сайхан. Одоо намарт нь болохоор ингээд энэ бор нуруу гэл ингээд урдуур ингээд туслан болохоор дээш мараа гэдэг энэ дээшээ гарна. Энэ хавард нь шинжитгээд энэ дээр энэ толгодод хаварж ингээд намарт нь болохоор энэ нуургаа энэ нуураас ууслаад наашаа ингээд энэ доор талаараа ингээд сайхан намаржаал. Тэгээд яадаг, нутгалдаг. Чандман сумын түүхэнд одоогоор хөдөлмөрийн баатар хончин 1, Гавьяат малчин 2, улсын авраг малчин 22 төрөн гарсан байдаг. Тэдний нэг нь тус сумын талын булаг багийн малчин Монгол улсын Гавьяат малчин Дүгрийн Лхавггүй юм а. Нас өдөр 80 гарч яваач хүүхдүүдтэй туслан одоо ч мал маллах ажилд гар бие оролцсоор байна да хэмээн ярьж байв. Тэрээр 5 хүүхэдтэй малчин болгосон. 2 нь аймгийн авраг малчин болсны нэг нь Артаг юм а. Аавынхаа хэрхэн зодыг аваараа.